Өчигдөр мэнд хүргээ үзэгчтэй Монголын радио телевиз актемаас санаачлан хуучин оноо үдэж, шинэ оноо өгтөж байгаа эдгээр өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэгүүдийг тодруулдаг болор үзэг наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Чанартай сэтгүүл зүй, чадварлаг сэтгүүлчийг алдаршуулах зорилготой болор үзэг наадмын 2013 оны шилдэгүүд энэ үдэш тодорно. Ингээд болор үзэг 2013 наадамд тавтай морилно. Сайн байцгаана уу? Эрхэмсэг хадагтай ноёдоо. Та бүхэнд айлчлан ирж байгаа 2014 оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Намрын наран доор нууц товчоог урлаж, намуухан үдэш тулганы захад морин хуур урлаж, ертөнц дахны ингээр уртын дуу тааруулж, 9 хүсэл оргилсон хар хороомыг бүтээлсэн баатарлаг дээдсийн удам, бахтам их өв соёлын өргөжлөл, эрхэм хүнд та бүхэндээ өнөөдрийн ихэд цэнгэл баяр давхуудсан эрхэм өдрийн амрыг ирж мэндийг тань уламжилъя. Цагаан цасны бодраа алтан одны гялбаатай цадиг төв хүндийн мөнхрөх энэ сайхан үдшийн болор хүслийн гэгэм биелэл болж болор үзэг наадам ихэд бэлэн болж байна. Цангин мөвлийн жаврыг уйрааж, цалгих баяр инээдийг дэврээж, хөх тэнгэрийн нарыг баясгаж, хөрст газрын уулсыг цэнгүүлэн хүний сэтгэлийг баясгах болор үзэг наадам ихэд бэлэн боллоо. Одоодаг ядалзан цайвалзаж, орчлон өнгөжин цайваржих, он солигдохын өмнөх торгон мөчийг тохиолдуулан оюун бэлгийн болор үзэг наадам ийхүү эхэлж байна. Цасны цагаан туяа тэнгэр сүлэн суусарлаж, цайвалзах алсын одод улам жавхаатай гялалзан цагийн цээжинд гэрэлтэх өнө мөнх бүтээлийн цадиг түүхийг зузаалсан болор үзэг наадам 2013 оныхоо шилдэгүүдийг шалгаруулахад бэлэн боллоо. Хэвлэл мэдээллийн салбарт ажил амьдралан холбосон эрхэм хүндэт нөхдөө өнөөдрийн болор үзэг 2013 оны шилдэгүүдийг тодруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд морилон ирсэн зочдоо болор үзэг 2013 хүндэтгэл ёслолын арга хэмжээг нээж өгөх нүү хэмээн эрхэм та бүхнийхээ өмнө хүндэтгэлийн тайзнаа Монголын үндэсний олонны тэн радио телевизийн ерөнхий захирал Мянган буугийн Наранбаатар таныг хүндэтгэн урьж байна. Хэвлэл мэдээллийн тэргүүн дээд чанал гардуулах болор үзэг 2013 наадам нээж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Монголынхон сэтгүүл зүг хөгжүүлэх, Монголынхон сэтгүүлчдийг дэмжих үндсэн зорилготойгоор анх радио телевизийн актем байгуулагдж байлаа. Энэ зорилгодоо бид бүхэн бас хүрч байгаа гэж бодож байна. Ингээ та бүхэнд сайн сайхныг хүсье. Ажиргал ёо шинэ жилийн баярын төргий. Ribiamne dolci fremiti che suscita l'amore, poiché quel cuore onnipotente va. Ribiamo amor fra i cuori più caldi baci avrà. Godiam più che c'era
떠나서면 ancora nel mio destin così in questo paradiso ne scopra di nuovo ne scopra di Амжиж боломгүй цаг хугацааг аргамжиж үлдээн гэдэг бол гэрэл зургийн гайхамшиг байдаг. Хамаг бүхэн бороо мэт арилж харин гэрэл зураг шороо мэт үлддэг. Болор үзэг 2013 шилдэг гэрэл зурагч нар агаарын бохирдлын эсрэг суурл үтээлээрэн гэрэл зурагчин Баттулга тодорсон байна. Батулгыг хүндэтгэлийн хоймор үрж байна. Хамтдаа баяр хүргэе. Болор үзэг 2013 шилдэг гэрэл зурагчны шагналыг гардуулно хэмээн өнөөдрийн их хүндэтгэлийн хоймор морилон ирсэн Монгол улсын их хурлын гишүүн Сундуйн Батул таныг урьж байна. Шилдэг гэрэл зурагчин Батулга, Вандан доржийн Батулга, агаарын бохирдлын эсрэг суурл бүтээл радио телевизэн академиас наачлын жил бүр уламжил болгон зохион байгуулж байгаа болор үзэг хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулах хуралдаан Цэнгүнд үгийн мяндсан гур сэтгэлгээний өргөн цараагаран төөрвөн амилуулсан шилдэг фото сэтгүүлчээр шалгарсан тул энэхүү өргөмжлийг хүртэн алдаршуулж монгон шагналаар шагнав. Нийгмийн хөгжил олон төмний үзэл бодлыг эндэрт бүтээл тойрууларан түүчээлик энийн тан харгуй өргөлж олзон мөгтэй байх болтугай. Огтон мэрэгэн үзэгтэн хорц бүтээл тан ариун байхын үлзий төрөлийг өргөн дэвшүүлье. Чанартай сэтгүүл зүү чадварлаг сэтгүүлч Монголын радио телевизэн академийн ерөнхийлөгч Наранбаатар гэжээ. Нийгмийн сэтгэл зүг бүхэлдээ бол хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа сэтгүүлдэд залуурдаад байна уу гэсэн тийм сэтгэл төрдөг юм аа. Тэгээ яагаад би ийм үгийг өнөөдөр энд хэлж байна вэ гэхээр ийм байдал өнөөдөр Монголын нийгэмд байгаа учраас манай Монголын хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа та бүхний үн бол маш их хариуцлага байна гэсэн үг ээ. Энэ Монгол төрийн үн мөнх хорших, Монгол орны хөгжлийн ирээдүйг бол та бүхэн бас тодорхойлж байгаамаа гэдгийг хэлэх гэсэн юм аа. Тэгээд Батулгатай мөн бас баяр хүргэе. Өнөөдөр энэ хүнтэй сайхан шагнал авсан явдалд бол баяр хүргэе. Тэгэд эх хонд та бүхэнд бүгдээр нь аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг авчирсан жил байх болтугай гэсэн эрүүлэг төшөөлье. Баярлалаа та. Гэрэл зураг гэдэг бол тийчгээ том урлаг. Тийм учраас гэрэл зургийн сэтгүүлчин бол цаг ямд гэрэл байгуулж яддаг. А миний өнөөдрийн авсан сэдэв бол бас Монголд бий болж байгаа бас нэг хүнд хэцүү асуудал л да. Энийг л одоо олон түмэнд хүргэх Эндээс яаж одоо гарцсан юу вэ? Энийг л хүмүүс үргэхийг л одоо голцоож байгаа. Зорилго нь бол тэр юм да. Дээд бүхнэн тэнгэрлэг гэдэг миний Монголын дээж бүхнэн тэнгэр дөрвдөг манай Монголын олон хүлгэн босоо төрдөг миний Монголын улсын далбаан босоо намирдаг миний Монголын өнөө цагийн хэвлэл мэдээллийн салбарын ачааг норундан өөрлөсөн яваа. Эрхэм та бүхнийхэн ажил бүтээлийг алдаршуулан дуудах болор үзэг 2013 ёслол хүндэтгэлийн арга хэмжээний хоймоор авиас орон чадварaan зориулахаар хөрөлцөн ирсэн үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчдийн өрн дуудъя.
Энэ оны шилдгийг тодруулж байгаа болор үзэг наадмын дараагийн номинац бол орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага. Нутаг нугын сонин сайхан үйл явдлын содон сайхан мэдээллээр ард түмэндийн хөрж болор үзэг наадмын шилдэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар тодорсон Сүхбаатар аймгийн BBC телевиз. Тус телевизийн хамт олонны төлөөлөг их хүндэтгэлийн хоймоор өрж байна. Энэхүү нэр хүнтэй шагналыг гардуулна хэмээн таавхныхээ өмнө үнэн сони ерөнхий эрхлэгч Монгол улсын соёлын гав ястгэлтэн сэтгүүлч Гамбол таныг өрж байна. BBS телевиз Сүхбаатар аймгийн шагналыг үнэн сони ерөнхий эрхлэгч сэтгүүлч Гамбол гардуулж баяр хүргэж байна. Энэ наадам улам өргөн болж үнэн шудраг болж энэ шагнал авж байгаа улсууд нь бас нүдээ олсон ийм шагнал байна гэдэгт би итгэж байна. Тэгээ энэ орон нутгийн шагналыг ингэж өгж байгаадаа баяртай байна. Болор үзэг наадам бол эхлээд бол телевизийнхний дунд эхэлсэн ийм наадам Араа телевизийн активын үндсэн бүрэлдэхүүн телевизийнхэн байсан. Яваандаа ингээд орон нутгийг хамарч хэвлэлийн бүх салбарыг хамарч бас сонин хэвлэл бүх радио телевиз ингэж нэгдэж байгаад одоо би баяртай байна. Сүхбаатар аймгийн BBS телевизэнд байгуулагдаад 7 жил болж байгаа. Энэ 7 жилийн хугацаанд маш олон нийтлэл нэвтрүүлэг мэдээ сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн байгаа. Тэгэхээр бид нар ямар ч байсан BBS телевизийн гол онцлог бол одоо бүх эфир орон даяар цацдаг DDS сувгийн DDS телевизэн одоо 59 дугаар зүгээр цацж байгаа. Мөн Сүхбаатар аймгийнхаа 7 сумд шууд гарч байгаа. Цаашдаа ч гэсэн бид нараас салбартай байн шилдэг байхыг хүсэж байгаа. Бас тиймч байна гэж зорж байгаа. Одоо та бүхэндээ аягшгийнхын уран бүтээлийн бас шинэ оны баярын мялаад болгон өргөн барихаар хүрэлцэн ирсэн авьяаслаг залуу уран бүтээлч Тэмүүжингийн хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Саран тэнгэрт хөвнө мөрөөдөө сэтгэлийг хараар ундаач үнэн чимийн зүрхнээ тодгоо сахан чиний гар доёрсаа дурддын сэтгэл дэртэг Sarne monggung toyando Nuya Gorgoy kumbana Amra Chamtaga uchrun zadapha Mongo Sarang tingir saro Haring nuder harha Aylima Sahar mit setket saro Sahar Çinike her doyarsa Durdudin setket Tertek asa Sarne Mungo ongor khorbok sadga terge sarang tingit hubno murdo setik karar onda unne chimin zurkhne tatha
Болор үзэг 2013 оны шилдэг сэтгүүлээр сорон сэтгүүл. За та бүхэнд баяр хүргэе. Та бүхний эрхэм нэр хүндтэй шагналыг гардуулна хэмээн их хүндэтгэлийн хоймор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлийн хүндэт ерөнхийлөгч Монгол улсын соёлын гав ястгэлтэн Даштан Дугайгаан урьж байна. За энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлийн хүндэт ерөнхийлөгч Монгол улсын соёлын гав ястгэлтэн Даштан Дугайгаан маань гардуулж баяр хүргэж байна. За өргөмжлөл болор үзэг цом за Монгийн шагналын хамт хүндэтгэлийн хоймор гардуулж байна. Энэ радио телевизийн академиг бас өдий зэрэг амаргүй хүнд нөхцөлд давгүй авч яваа Наранбаатар болон түүний хамтран зүтгэгчдэд баяр хүргье. За Соронз гэдэг сэтгүүлд би шагнал гардууллаа. Яасан сайхан нэр вэ? Соронз юм чин татаж л байгаа шүү дээ уншигчдыг дүлхээгүй. За улам татаж байгаарэ. Маш их баярлалаа. Тэгээд Сорон сэтгүүл 4 жилийн хугацаанд номер 1 гэдгээ байнга цаг ямагт тунхаглаж өнөөг хүрлээ. Тэгээд тэр бүхнийг маань шагнаж болор үзэг надмаас шилдэг сэтгүүл шагнал авсандаа маш их баяртай байна. Соронз бүгдийг Соронз мэд татах болно. Баярлалаа. Оны шилдэг судлаачаар Монголын сэтгүүл зүүн шүм судлал мэдээлэлэн Монгол улсын соёлын гав ястгэлтэн сэтгүүлч зохиолч Баасан Суранган тодорсон байна. Баасан Сурангагийн хүндэтгэлийн хоймор өрий энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулна хэмээн Монголын радио телевизийн академийн удирдлагын гишүүн Монгол улсын соёлын гав ястгэлтэн нэр сэтгүүлч Пүрвташ таныг бас хүндэтгэлийн дайснаарья. Болор үзэг 2013 оны шилдэгүүдээр тодруулах наадмын шилдэг судлаачаар тодорсон Монгол улсын соёлын гав ястгэлтэн нэр сэтгүүл зохиолч Тоглохүүгийн Баасан Сурангагийн хамтдан баяр хүргье. За энэ нэр хүндтэй шагналыг Монголын радио телевизийн академийн удирдлагын гишүүн Монгол улсын соёлын гав ястгэлтэн зохиол сэтгүүлч Пүрвташ гардуулж хүндэтгэл үзүүлж байна. За манай Монголын сэтгүүл зүүн өнгөрсөн түүхэнд судлал шүүмжлэлийн өчигдөр өнөөдөр бас маргааш нэлээд бүдэг бүрхэг байсан. Энийг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчийн санаачлагаар хэсэг судлаачид бид сууж бүтэн жил ажилласан. Тэгээд 5 цуврал ном гаргасан. Тэрний 3-ыг би өөрөө бичсэн юм аа. Үүнийг маань үнэлж радио телевизийн актив хүндэт шагналаа өгж байгаад маш их баярлаж байна. Энэ нь бас эргээд судлал шүүмжлийнхэн биднийг энэ салбарынхаа аюуг тодруулж цэгцлэх ажилд илүү их шамдаж ажиллаараа гэсэн үүрэг даалгавраа гэж ингэж ойлгож байна. Та бүгдэд шинэ оноо сайхан тэмдэглэхийг хүсээрээ ад жаргал уран бүтээлийн амжилт хүсье. Шагнал өдөө олсон байна. За хоёрт бол би юу гэж хэлэх гэж нөхөр бид нар нэг 90 сэтгүүлчүн төлөө явах хэрэгтэй байна лээ. Энийг хийцгээч мөрөө эх хонд бүр сайн хий. Сэтгэл гэрэл дазаар хүсэл мэн итгэлийг хөлнө асри зунзудэн намэлэн амдраа им онготой ганцаар
Олон наадмууд бий л дээ. Гэхдээ энэ дотроос харьцангуй шудраг бас одоо шагналаас харьцангуй өндөртэй илүү дэмжлэг болсон, илүү одоо яг сая өөрийн хэлдэг ашуур өс наадам болдог болов гэж бодож байна. Энэ наадмаа цаашдаа бол үндсэн утнууд сэтгүүл зүйн маань одоо илүү цэвэр тэнцвэр байгаасаа билээ. Сэтгүүлч маань илүү хөгжөөсэй билээ. Сэтгүүлч маань бас илүү бодтой шагнал авдаг тийм бодтой өмдөлдөг наадам байгаасаа гэсэн утгаараа цаашдаа сайн болж байна. Боловсрол 2013 сонины шилдэг мэдээлэлээр өдрийн сонин ганга суурал нийтлэлээр энэхүү эрхэм хүндэтэй шагналыг бүртгэх боллоо. Гангаатан баяр хүргэе. Өдрийн сонины хамт олон тус баяр хүргэе. Энэхүү нэр хүнтэй шагналыг ардуулна хэмээн та бүхнийхээ өмнө хүндэтгэлийн тайзнаа. Төрийн банкны гүйцэтгэх захирал Батсайхан таныг урьж байна. За сайн байцгаана уу, энд танхимд орон зөглсөн сэтгүүлчид та бүхнийхээ энэ өдрийн төмөн амгалан айлтгая. Төрийн банк нийгмийн хариуцлага хэрэгжүүлж өнөөдрийн энэ болор үзэг наадмыг хамтран зохион байгуулж байгаадаа туйлын их баяртай байна. Банк бол үйлчилгээний байгууллага байдаг учраас банкнаас гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг ард иргэдэд таниулахад сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллага бол банкнд маш чухал байдаг. Нөгөө талаасаа бас алдаж оноход минь төшч алдаа оноогийн минь төрүүлж хэлдэг учраас сэтгүүлчидтэй бас бид баяртай байдаг юм аа. Ингээд та бүхний үүс бүтээл тань ариун байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Энэ араада телевизээс өгч байгаа шагналыг бас их хүндэтгэлтэй, их баяртай хандж байна л да. Яг тэгвэл энэ сүүлийн үед янз бүрийн уралдаан шагнал ууршуул дандаа хүмүүс өөрсдөө ингээд
юу яадаг тодгойл бичээд юм уралдаж авдаг тийм. Тэгсэн чинь миний хувьд бол одоо ингээд юм одоо би ч одоо бусад хүн ялгаагүй ингээд мөрөөр ажиллах гэж явж хатан шууд дээрээс нь хараад энэ их зүгээр юм байна. Энэ гайгүй гэсэн байдлаар ингээд шууд шалгуулж байгаа нь бол радио телевизийн академийн шалгуулт их шудраг болжээ гэж би баяртай байгаамаа. Сонны шилдэг бүтээлээр үндэсний шуудан сонин ган чимэг суурлал ярилцлагуудаараа энэхүү нэр хүнтэй шагналыг хүрдэж байна. Үндэсний шуудан сонин манай авьяаслаг нэрсэтгүүлч ган чимэг суурлал ярилцлагаараа болор үзэг 2013 оны энэхүү эрхэм нэр хүнтэй шагналыг хүрдэж байна. Ган чимэг маань хүндэтгэл үзэг шалтгаанаараа гадаад орнд улс явж байгаа учраас өнөөдрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээнд төрөлцөн ирсэн хамт олонныхын төлөөдийг энэхүү шагналыг гардан авна уу хэмээн хүсэж байна. За энэхүү нэр хүнтэй шагналыг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Монголын радио телевизийн академийн удирдсан үеийн гишүүн доктор Хатагтай Мөнх Мандах гардуулж баяр хүргэж байна. Ган чимгийг маань төлөөлж манай авьяаслаг нэр сэтгүүлч Отгон баяр энэхүү шагналыг хүлээн авлаа. Монголдо бас ярилцлагын хатан хаан хэмээн алдаршсан сэтгүүлч Ган чимэг мөн үндэсний шуудан сонины хамт олонд чин сэтгэлийн баяр хүргэж 2014 онд амжилт бүтээлээр арвин сайхан он байх болтугай хэмээн ерөөе. Монгол төмөн тэнгэрийн хаяаг өрх хэдл ханаан шээрлэж төмөн настай ширмэл ширдэг дээр өрхийн тэргүүлэгч сууж их хүн галын дэр гэдүүлгийн хөдөлгөн голом тунд ариун гал бадарч тооноор хөхөд тэнгэр мэлтийн үүдээр алсын уулас дуумал харагдаж тэнгэр эцгэн шүтэж газар ихэн гаргадан төрийн сүлдэндэн залбарч сайн сайхан бүхний бэлгшээн ирсэн ийм ард түмэн болор үзэг 2013 хэвлэл мэдээллийн шилдэгүүдийн тодруулах хүндэтгэл ёслолын хоймор сайн сайхан бүхний бэлгшээл бат сайхан дэлгэрч байна. Эрхэм бэлгшээлийг аядуугаар чимхээр хөрөлцөн ирсэн авьяаслаг уран бүтээлчид Овертюра хамтлагийн эрхэм дуучид та бүхний өмнө хүндэтгэн урж байна. Эллиги зүрхнээс уяата инхний модоноттэгэни ицэгэ саяата эрдэнийн алтан үлгимэ цэцгийн шимиг тэтгсэн цэнглийн хавар хайчлахаа Жоган дуулын ард дэлхийн ертөнцийг байлдан дагуулж байгаа захим ертөнц үеийн сайтаас одоо оны шилдэгүүдэн бид тодруулан алдаршуулж өнтгөл үзүүлэх гэж байна. Урдан шуурхай үнэн зөв мэдээллийг уншигч сонсогч үзэгч түмэндээ хүргэсэн хамгийн шилдэг сайтаар Дориго цэг эмэн. Одоо та бүхнийхээ өмнө Монгол медиа группийн захирал Батхөм маркетингийн дарга Сэнд аюуч нарыг өрж байна. Энэхүү эрхэм нэр хүнтэй шагналыг гардуулна хэмээн Монгол Улсын сургуулийн сэтгүүл зүүн тэнхимийн багш радио телевизийн академийн гишүүн доктор Болдэртнигийн хүндэтгэн урья. Болор үзэг 2013 шилдэг сайт Дориго цэг эмэн. Ирээдүйн сэтгүүл зүйн технологид суурилсан ухаалаг, эргэх холбоот тэгээд мультимедиа гэсэн ийм чанаруудыг агуулж байж ирээдүйн одоо мэдээллийн зах зээлийн өрсөлдөөнд одоо ялан дийлэх нь ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр манай Монголын одоо залуучууд үнэхээр интернет сэтгүүл зүйг өөрсдийнхөө чин сэтгэлээр маш бүтээлчээр хөгжүүлж байгааг та бид харж байгаа. Тэгэхээр өнөөдөр
энэ түүний одоо нэгэн одоо шилдэг төлөөл болсон дөргөө цэгийн дахин баяр хүргье. Та бүхэнд ад жаргал сайн сайхан бүхнийг дахин хүсгээрэй. Баярлалаа. Өнөөдөр энэхүү болор үзээг өнөөдөр би гартаа байраа зогсно гэж хизээж бодож байгаагүй. Энэ богино хугацаанд энэ их том амжилтыг гаргасан миний хамт олон MJL Media Group, Тэмээ дөргөө цэгийн маань сайт, урлаг цэгийн маань сайт энэ цомыг авсандаа маш их баяртай байна. Урагшаа илүү зүтгээсэй гэсэн энэ их ихтгэл үнэмшлийг олгосон нэр хүндийн хэрэг байлаа. Дараа жилийн дэрхтээ бид нэр илүү том амжилттай ирэхийг хичээнэ. Оны шилдэг сайтаар залууцэг.com. За энэ сайхан хамтдын төлөөллийг өргөж байна. Захирал Төмөр Төөмөгөн өргөж байна. За загныг Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Цэрэн Очор гардуулна. Шагнал авсан та бүхэнд баяр хүргэе. Амжилт хүсье. Энд ирсэн одоо шагнал авч байгаа шилдэгүүдэн дараа нь шагнал авахгүй байж байгаа сайжуудан хамгийн сайн бүхнийг хүсье. Амжилт хүсье. Болор үзэх хэмээх Монголын радио телевизийн актемаас зохион байгуулж байгаа энэ том наадмын шилдэг сайт болсондоо маш их баяртай байна. Энэ бол өдөр бүр манай сайтаар зочилдог 200 мянган хэрэглэгчдийг мань дэмжсэн ийм сайхан үйл болж байна гэж би өвдөө ойлгож байна. Та бүхэндээ баярлалаа. Сайхан баярлаарай.
чихэн чин шивний чин хэл Агарын синхронолигоор сонсогч түмнэн чигнэн урлаг уран сайхан мэдээллийг түгээн дэлгэрүүлдэг ууган мэдээлийн хэрэгсэл бол радио юм. Эти мэдээлийн тул хэрэгслийг бол радиогоор манай сэтгүүлч уран бүтээлчдийн шилдэг олон сайхан мэдээлийн нэвтрүүлгүүд илэрдэг. Харин энэ удаа радиогийн шилдэг бүтээлээр Гэрүүлийн радио FM 104.5 хайрын төсөл суврал нэвтрүүлгээр Бодруулцэг 2013 наадмын шилдэг бүтээлийн шагналыг хүртэхээр боллоо. Энэхүү нэр хүнтэй шагналыг ардуулна хэмээн Монголын медиагийн тэн захирал хатагтай Батсая таныг хүндэтгэлийн тайлснаа өргөж байна. Гэрүүлийн радио FM 104.5 хайрын төсөл суврал нэвтрүүлгээр Бодруулцэг 2010 радиогийн шилдэг бүтээлийн шагналыг хүртэж байна. Хамтдаа баяр хүргэе. Энэ сайхан уран бүтээл чамд олно. Радиогийн шилдэг бүтээлээр Монголын үндэсний олонны тэн радио 2 дугаар суваг Монхийн аялал суврал нэвтрүүлэг сорвжлагч Болдрыг хүндэтгэлийн тайлснаа өрж байна. Баяр хүргэе Болдортон. Бодруулцэг 2013 радиогийн шилдэг бүтээл Нацаг даржин нэрмж шагналтай яруу найрагч Ням тавг цасан дээр туссан цус радио жүжиг Саран хөхөө радио театрын цагаар энэ удаа та бүхэнд Нацаг дөржийн нэрмж чагналт зохиолч Перинлэн Ням тавгийн Сасан дээр туссан цус радио жүжиг сонсохоор бэлтгэлээ. Радиогийн шилдэг бүтээл Нацаг дөржийн нэрмж шагналтай яруу найрагч Ням тавгийн зохиол Сасан дээр туссан цус радио жүжиг радио жүжигээрэн Болрууцэг наадмын нэр хүндтэй шагналыг авч байгаа нь 80 жилийн түүхтэй Монголын үндэсний олон нийтийн радиогийн нүнжиг шүншиг юм. Энэ 80 жилийн түүхтэй олон нийтийн радиогийн үе үеийн уран бүтээлчдийн хаялга цацлага юм аа гэж ингэж ойлгож байна. Ингээд эрхэм сэтгүүлч та бүгдийн үг нь үнэн агаад сонсголонтой эвгээлийг мэтгэх мөрт сүн заяач нь үн цагийн зээжинд цогт ахун байхын өлзөөтэй өрөөлөг өргөн дэвшүүлье. Баярлалаа та бүхэндээ. Энэ үгийн урлагийг бас хүмүүсийн сэтгэлд хүртэл сонсогчдын оюун бодолд хүртэл одоо хийж урлаж чадна гэдэг бол бас уран бүтээлчийн чадвар байдаг бах. Тэгээд сонсогч та бүхэн Монголын үндэсний олон нийтийн радиода үргэлж хамт байгаарай. Нийгмийг шинчлэх, цэвэрлэх, эрүүл байлгах та бүхний үзэг болор эрдэнийх байх болтугай. Харин та бидний гэр бүлийнхээ түүхийг бичих тэр үзэг алмас эрдэнийх байх болтугай гэж өрөөж байна. Өвдийн цагаан эрвэхэн үдгэлдээ нисгэн эргэлдээ засамхан Мордон хумаси шинжи Нүсүнгэрдэ Адыглуулан цацсимши Солонгорчигдэ Ацур бүжгдэнэ Юруу
эгшиг мөчиднэ 새로운 탱그리 모아다 비제 한유천 겨도 증일 밀대 부시드네 자, 군대 신진이 바이러면 그러게. Урагт зулын хойлогдох хэрэгсээр даруй 40 гаруй жилийг ардан үджээ. Телевизийн бүтээл гэдэг бол дуу дүрсэг гэрэл төөлөгч, эвдүүлэг сэтгүүлч, зураглаач, найруулагч гээд гарын сэтгэл нийлсэн олон уран бүтээлчийн өрийг хөдөлмөрийн үрж шимээр бий болдог. Тийм учраас олон сайхан уран бүтээлчдийн халуун сэтгэл шингээсэн уран бүтээл мэдээлэл Монголын энэ олон телевизийн сувгаар нэвтэрч үзэгч түмэндээ сэтгэлийн сайхан цэнгэл итлүүлж байдаг юм. Техник технологийн өсрөнгийн хөгжлийн энэ нэрэн үедээ хөл нийлүүлэн алхаж байгаа Монголын олон телевизийн шилдэг бүтээлүүдээс оны шилдэгээр шалгарсан телевизийн шилдэг бүтээл Eagle телевиз мэдээний өрөө. За, жаргалмаа тэргүүтээр их мөдөг өрөндөө хүндэтгэлийн хоймор Eagle телевиз мэдээний өрөө. Eagle телевизийн хамт олонны төлөөллийг өрж байна. Тэмдэг манай доктор Батбаатар гардуулж баяр хүргэж байна. За, Eagle-ийг танилцуулбал илүү өсөс тийм ээ. Бид бүхний эрхэм дотн сайхан уран бүтээлчид өнөөдөр Болор үзэг 2013 телевизийн шилдэг нэвтрүүлгийн эзэдээ тодорч шагналан гардан авч байна. Сүүлчийн 100 жилийн баярын хурал дээр эрхэл шилбэгдэрч үг хэлжсэнийг тод санаж байна. Хэл хэлэхдээ сэтгүүл зүйн салбар өөрсдөө одоо нэг толин дарах цаг нь болсон гэж хэлсэн. Тэгээ энэ маань ер нь бол цаад утгаараа бол биднийг өшөөсөн ажилласаа илүү сайн чадварлаг багасаа гэсэн бас нэг тийм ташуур байсан болов уу гэж тухайн үед бас би хүлээж авч байсан. Тэгээд энэ үгийг одоо хэлмээр санагдаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз, улсын цол Монгол телевизийн жүжиг, радио телевизийн активаас наашин зохион байгуулж байгаа. Болор үзэг хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл тодорхойлох хуралдан цэнгүүн дүгийн мянган ор сэтгэлгээний өргөн цараагаараа төөрөн амилуулсан телевизийн шилдэг бүтээлээр шалгарсан тул энэхүү өргөмжлийг хүртэн алдаршуулж мөнгөний шагналаар жагнав. За, найруулагч Туяа тэргүүтэй ирэх мөрөн бүтээлчид. За, Монголын хэвлийн хүрээлэнгийн гүйс захирал атгатай мөнх мандах маань энэхүү нэр хүнтэй шагналыг гардуулж баяр хүргэж байна. Шавилган биетэй мөртлөө жижигхэн биетэй мөртлөө тэр их агуу их ухааныг гаргаж байгаа, тэр их мэрэгэн үгийг гаргаж байгаас зохиолч Түмэн баяртай баярлалаа гэж хэлэв. За нөгөө нэг явдаг энциклопед гэдэг шиг бүх одоо архивын ерөнхий газрын бүх материал нь толгоонд нь шингээстэй байгаа дашны махтай баярлалаа гэж хэлээд манай уран бүтээлчид бүгд зүрх сэтгэлээсээ нүдэнд гялдсан их оронч сэтгэлтэй тийм хүмүүс байсан. Тэдний нүд ямар гоё гялдсаж байсныг хэлгээ одоо хэлгээ хийцээ. Ямар хөөрхөн тэр их орныхотлоо яаж тэгж зүтгэжсэн бол гэсэн яг тэр үеийн сэтгэхгүй надад төрүүлжсэн энэгээрээ надад урам өгчээсэн учраас би хамт ажилласан уран бүтээлчтэй маш их баярлалаа. Болор үзэг 2013 телевизийн шилдэг бүтээл UBS телевиз Дэлхийн хот Улаанбаатар баримтат ток шоу Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэд захирал Батбаяр энэхүү нэр хүнтэй шагналыг UBS телевизийн авьяасны уран бүтээлчдэд гардуулж баяр хүргэж байна. Телевиз гэдэг хамтын бүтээл хамтаараа бэжиж лаг гой бүтээл гаргадаг. Бид нэр хамтдаа амьдрах соёлын тухай, хамтдаа одоо соёлтой байх нийслэлчүүдийн тухай энэ төслийг одоо эхлүүлсэн. Энэ жил гэхэд манайх одоо 5 төсөл 3 нэвтрүүлгийн санаачлаа шинээр хийсэн байна. Тэгээд хамгийн сүүлийн маань төсөл бас оны энэ төгсгөл хэд хэдэн шагнал хүртлээ. Тэгээд
Монголын сэтгүүлчдийн эвлээс шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага UBS телевиз болоход энэ төсөл маань бас үр дүнгээ өгсөн бусад төслүүд ч гэсэн байна. Тэгэхээр өнөөдөр бас болог үзэг хүртээ сууж байгаа нь уран бүтээл бидний хувьд бол бас их урам өгч байна. Тэгээд эх жил дахиад хийх байна. Bloomberg TV Mongolia бизнесийн төвлөсөг бизнес санхүү мэдээллийн шууд хөтөлбөрөөр болор үзэг 2013 телевизийн шилдэг бүтээлийн шагналыг хүртэж байна. За энэ хөө шагналыг Монголын үндэсний олонний тэн радио телевизийн ерөнхий захирал радио телевизийн академийн ерөнхийлөгч Наранбаатар гардуулж баяр хүргэж өргөмжлөн цом Монголын шагналын батламжийг гардуулж баяр хүргэж байна. За цөмөрөн сайн одотлаа баташгүй. Урд нь бид монголчууд их хвчлэн ярьдаг байсан. Гадаадын тэр хэвлэлд ингэж үтсэн байна. Монголын талаар гадаадын энэ хэвлэлд ингэж үтсэн байна. Монголын талаар гэж ярьдаг байсан. Харин Монгол Bloomberg-ийн салбар нэгснээс хойш бид өөрсдийнхөө талаар яг энд юу болж байгаа талаар монголчууд өөрснөө бич боломжтой, өөрснөө мэдээлэх боломжтой болсон. Энэ бол энэ жилийн хувьд хамгийн онцлог үйл явдал болов уу гэж бодож байна. Гэхдээ өнөөдрийн хувьд үүнээс илүүтэйгээр шагнал авсан бүх эрхмүүд, шагнал авсан бүх байгууллагад халуун баяр хүргье. Баярлалаа. Автайгаал таарчихгүй юмсан. Хэлийн чандад бие үнэлж байгаа Монгол охтын хамгийн том айдас. Автайгаа таарчихгүй юмсан. Үзэг 2013 шилдгийн шилдэг бүтээл Гран-пригийн эзэн Монголын үндэсний олонний тэн радиогийн хурдаг энтгийн 90 сурвалжлах нэвтрүүлэг автайгаал таарчихгүй юмсан. Энэ нэвтрүүлгийн хамт олоныг та бүхнийхээ өмнөрий продюсер Бацая, редактор Жинзориг Монхцул, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Бямбцогт, Итэр Чулуун, Монхбат Цэвлэма. Энэ сайхан авьяаслаг уран бүтээлчид маань болор үзэг 2013 шилдэг нэвтрүүлгийн дундаас шилдгийн шилдэг Гран-при шагналыг инхүү хүртэв. Баяр хүргэцгээе. Монголын радио телевизийн академиас жил бүр удам жил болгон зохион байгуулж буй болор үзэг хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалруулах хурал даан цэнгүүн үгийн мяндсан ур сэтгэлгээний өргөн цараагаран тойрон амилуулсан автайгаал таарчихгүй юмсан бүтээлэрэн шилдгийн шилдгээр шалгарч мэрэгжлийн сэтгүүл зүйд манлайлан Гран-при шагналын эзэн болсон эрхэм таныг шилжин явах одон мөнгөн шагналаар шагнаж энэхүү өргөмжлийг хүртэн алдаршуулан магтаж байна. Хүлгийн тан дөрөө ямагт үлзийтэй хүслийн тэн харгой өргөж гэгэм байх болтугай. Өвгтэн мэрэгэн үзэгтэн хурц бүтээлтэн ариун байхын үлзий төрөлийг өргөн дэвшүүлье. Чанартай сэтгүүл зүй, чадварлаг сэтгүүлч Монголын радио телевизийн академийн ерөнхийлөгч Наранбаатар гэжээ. Баяр хүргэе хамтдаа. Радиогийн хамт олон бол 80 жилийн түүхтэй Монголын ард түмнийг соён гэгэрүүлсэн, урайлан дуулсан бүх бүтээн байгуулалт угаасаа юм сайхан хамт олон. За ингээд радиогийнхондоо баяр хүргэе. Одингогийн шидэвцээ төрөвсөн төрөл бүтээлсэн бүтээлдэн эрдний жолоомод шигтгэн гэрэлд өөлж энэ оны шилдгийн шилдэг Гран-при шагнал төрөлсөн Монголын үндэсний олонний тэн радиогийн авьяаслаг уран бүтээлчдэн за 999 сарцтай цул мөнгөн болор үзэг хэмээх юм сайхан одонг бас энэхүү авьяаслаг хамт олонд гардуулж хүндэтгэл үзүүлж байна. Цэрэн очор дараагад бас онцгой юм баяр хүргэе. За өргөмжлөл шилжин явах одон энэ болор цом 5 сая төгрөгийн шагнал хүртэж байна. Академийнхаа хамт олон талархал илэрхийлье. Дээр нь Монголын үндэсний олон нийтийн радиогийн хурдаг агентлагийнхаа хамт олонд баярлалаа. За нэвтрүүлгийг хамтран бэлтгэсэн манай редактор Чинзориг, Мөнхцул, Амар Жаргал, за манай найруулагч Баясгалан, за нэвтрүүлэгч Идэр Чулуун,
Бямцогт, Мөнхбат, Цэвэлмаа агчтай баярлалаа гэж хэлье. Та бүхэндээ баярлалаа. За мэдээж шагнал авсандаа бол маш их баяртай. За харин нэвтрүүлгийн тухайд яг 90 хотод манай 90 сурвалжлах баг 7 хоног ажилласан. За тэнд яг миний л үеийн заримдаа надаас одоо дүү охтууд ингээд бие өмдөлж байгаа. Тэгээд цаашлаад бас хүний 8-нд одоо өртөх магадлал маш өндөр байдаг. Тэднийг их хорондоо сайхан ажил, сайхан амьдрах энэ болцоог хангаж өгсдөө гэж ингэж бодогдчихсан. Би аав хүн тэгээд хамгийн гол нь Монгол элчүүд гэр бүлийн хүчирхийлээс ахуулаад хүний 8-нд өртөж байгаа тэр охтууд сүүлдээ хамгаалах, тэднийхөө төлөө дуурах тийм эрхтэй тийм Монгол элчүүд юу тэгээд Монгол элчүүд маань энэ бүхний төлөө дуураарай гэж хэлье. Өнөөдрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийг хиндэн шилдэгэн шилдгээр шалгарсан бүтээлийн эзэдтэй бас дахин баяр хүргэе. Одоо бол болор үзэг 2013 хүндэтгэл ёслолын шагнал гардуулах эрхэм үйлчилгээ энэ хүрээд өндөрлж байна. Амьдрал надгийгэ өгсөн Эдэрхэм бас өдрийн амсуусан Гэрэл сүдэр хаяа Гиген дуудыг бүтээдэг юм билээ Хорванад жаргалыг өгсөн Хочин бас өнөнгийн нүрүсээ Жаргал зовлон эжлэн эжлээ Жавтай хорван тулдаг билээ Хайнад тимүүдийг өгсөн Харин илүү сайхан танилцуулсан Хайр хайр үгүйдэг орчлон Харсан бүхэн мөнх биш юм билээ Донат сэтгэлийн хүч өгсөн Донох тусан чамайгаан таньсан Дугаар бараа шивэрдэг инаач Доны сайхан өдөг билээ Амьдрал ад шаргыг надад бидгисээ Амжиж харин зармийн амж чадсангүй Санааны үзүүр додод гылцнаа Сайн байна уу хязгааргүй огторгүй мэ Сайн байна уу хязгааргүй огторгүй мэ Өглөө надад цэнгэг акаа Учин бас түмэн оддыг билгэлээ Ушина цэцгэс дилбэ Үнэн сэтгэлийн гигэ нартай цогмана Донат сэтгэлийн хүш өгсөн Донох тусан чамайгаан таньсан Дугаар бараа шивэрдэг инаач Доны сайхан өдөг билээ Амьдрал ад шаргыг надад бидгисээ Амжиж харин зармийн амж чадсангүй Санааны үзүүр додод гылцнаа Сайн байна уу хязгааргүй огторгүй мэ Амьдрал надад гэрэлтгийг өгсөн Амьдрал ад шаргыг надад өгсөн Амжиж харин зармийн амж чадсангүй Санааны үзүүр додод гылцнаа Сайн байна уу хязгааргүй огторгүй мэ Амьдрал надад гэрэлтгийг өгсөн Сайн байна уу хязгааргүй огторгүй мэ Хэвлэл мэдээллийн шинжил болор үзэг 2013 наадмын шилдэгүүд инхүү тодорлоо. Уран бүтээлч та бүхэндээ үзэгтэй хурц үхтэн цэцэн байхыг ерөөлөргөө.